Ер нь бол одоо Монгол улсад бол хамгийн гол нь энэ чинь амжиргааны доод түвшин гэж байгаа шүү дээ, тий. Амжиргааны доод түвшин Улаанбаатар хотод 497 мянга. За Монгол улсын хэмжээнд дунджаар 488 мянга төгрөгөөр одоо гарсан байна 2025 онд. За тэгвэл энээс доош тэтгэмж авж байгаа Монгол улсын хэмжээнд 147 мянга орчим хүн байна. Тэр нь хэн бэ? Нэгдүгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэн. За хөгжлийн бэрхшээлтэй иргэн бол сард 397 мянга төгрөгийн тэтгэмж авдаг. За хоёрдугаарт тэр хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарж байгаа асраа халамжлагч. Энэ бол одоо чимээгүй хөдөлмөр эрхэлж байгаа 24 цагаар ажиллаж байгаа яг үнэндээ бааtruуд байдаг. Энэ бааtruуд бол сард 302 мянган төгрөгийн тэтгэмж авдаг. Ингээ 302 мянган төгрөгийн тэтгэмж авч байгаа боловч тэр хүндээ л уягдж байгаа хэрэг шүү дээ, асарж байгаа юм. Тэгээд нэг ч өөр ижил хийх боломж байдгүй. Гэрээсээ гарах боломжгүй. Асраа халамжлагч дундаас сурч өөрийгөө боловсруулсан тохиолдолч байхгүй яг үнэндээ. Тэгээд одоо амжиргааны доод түвшингийн зураас гэж байгаа шүү дээ, тий. Ядуурлын зураас. За тэгвэл амжиргааны доод түвшин 497 байт юм байж. Ядуурл гэж хин юм бэ? Хідээс доош юм бэ гэдэг. Зураад үзэнгүүт Монгол улсад 418,700 төгрөг нэг хүнд ногдох орлого нь сард 418,700 төгрөгнөөс доош үед ядуурлын түвшин гэж үзэж байна. Тэгэхээр энэ халамж авж байгаа бүх хүмүүс маань ядуурлын түвшингөөс доогуур амьдарч байна гэсэн үг. Тэгэхээр энэ хүмүүс хичнээн төгрөгөөр одоо сард хоол хүнс авах. Хэдэн төгрөгөөр түлээн үрсээ төлөх. Хэдэн төгрөгөөр нөгөө өвчтөе хүнийдэг асрамжийг одоо бүрдүүлэх үү. Хамгийн наадахын жишээгээр хүнд өвчтөе асрамжинд байгаа юм бол памперс өнөөдөр 2750 төгрөг хамгийн явдаг. Ингээ бодглохлоор сар авах памперс нь өөрөө 300 мянга төгрөгтэй тэнцэждэг. Ингээ энэ хүмүүс чи эхний ээлжинд нөгөө ойр тойрныхноос гуйдаг, найз нөхдөсөө гуйдаг, үр зээл тавьдаг. Үр зээл тавьсаар байгаад байсан хөрөнгүүд ихнээс нь алдаж эхэлдэг. Халамжийнх нь тэр уулзалтан дээр хэлсэн шүү дээ. Зээл олгодгүй банкнаас хөгжлийн бэрхшээлтэй иргэнд. Одоо би ч гэсэн хөгжлийн бэрхшээлтэй болсноос хойш зээл олгох байж байгаа. Яагаад гэвэл хизээч энэ хүн зээлэдлгүйгээр хүчит магадгүй гэж ойлгодог байна. Одоо хатуугаар хэлээ. Одоо хатуул ярихгүй бол ерөөсөө бид нар ингэж уянгалж яриад юу ч олохгүй. Яагаад энэ асуудал олонний анхаарлын төвд орохгүй байгаа? Үнэхээр та хоёртаа баярлалаа зориод ирсэнд байгаа вэ гэхлээр гудамжинд чигсэж чадахгүй. Сая төсвийн байнгын хорооны гаргасан ажлын хэсэг дээр орж ирж байгаа байхгүй. Зайлшгүй нэмэх шаардлагатай төсөв гингүүд одоо гудамжинд гараад орлоод байгаа, тэмцээд байгаа, чигсаад байгаа. Энэ хүмүүсийг зогсоохгүй болохгүй байна гэдэг асуудал яригдаж байгаа. Тэгэхээр нөгөө хөгжлийн бэрхшээлтэй иргэж чинь гарч чигсэж чадахгүй. Тэр хүүхдээ харж байгаа, ээжигээ харж байгаа, нөхрөө харж байгаа тэр эмэгтэй гарч чигсэж чадахгүй. Тэр хүмүүс чинь 302 мянга төгрөгтөө ямар мөнгөөрөө даатаа авах. Үжил бодлоо илэрхийлж чадахгүй. Ингээд энийг нь дамжуулаад хэлээд энэ чинь үндсэн хуулиа зөрчиж шүү дээ. Хамгийн гол юм, тий? Үндсэн хуулийн дээр хүн амьд явах эрхтэй. Тэгвэл одоо энэ эрхэнд нь халдаж ядуурлын түвшин рүү оруулаад эн чинь юу бэлдэж байгаа. Хавчигдсан дундаж давхрах гэж тухайн үед ярьсан. Дундаж давхрахд орох ямар ашигтай юм бэ? Дундаж давхрах улсад их байх нь ямар давуу талтай вэ гэвэл тэд нар сонгуулийг үнэн сэтгэлээсээ хийдэг. Ардчлал тэнд бүрэн тогтож яадаг гэж үздэг. Энэ ядуурлын түвшинд очисон хүмүүс сонгуул өгдөггүй. Үжил бодлоо илэрхийлж чаддаггүй. Тэ? Магадгүй зарим нэгийг нь л нөгөө мөнгөөр сонгуулийг энэ бохир арга руугаа татаж оруулж идэг. Тэгэхээр энэ юм байхгүй болчих гээд байгаа юм уу? Ерөөсөө энэ асуудал дээр маш тийм дутуу анхаарал тавьж байгаа. Энэ дээр бол бүр ёстой нөгөө зүйлдээ хэлэх үггүй болчих. Би бөөсний үлгэр шиг ярих болгондоо л 302 мянга төгрөг ярьж байгаа. Өдөрт 10,800 төгрөг шүү дээ. 10,000 төгрөгөөр өдөрт яаж амьдрах вэ? Нөгөө халамжлуулахыг хинч хүсдэггүй л байх та. Тийш дээ, тий. За 2024 онд би дандаа ажлын байр ирсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн халамж хүсдэггүй. 87% нь ажил хий гэж зүтгэдэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс. Тэднээс ерөөсөө 10.7% нь л ажил хийж байгаа.
Үлдсэн ажлын байр олддоггүй. За би 21 аймгаар тойроод гишүүн болсны дараа хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзсан. Аймаг болгон өөр. Яваад ч ганцхан асуудал тавьдаг. Ажлын байр гарлаа. Уцаар ярингууд за хүрээ дээр гэдэг. Бичиг баримтаа явуулангууд болж ийн төгссөн сургуулийн үзээд яг очихлоор чи хөгжлийн бэрхшээлтэй байсан юм. За эргээд толбогдъё тэгээд байхгүй болдог. Энэ бол харагдах байдлаар нь хүнийг ялгуурлан гадуургаж байгаа хэрэг байхгүй. Тий. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдүүд үнэхээр нэг юм ивэл маш тэрнийхээ араас нэгт нямбай тултал хийдэг. Ялангуяа бид нар бол аутизмыг өвчин гэж яриад байдаг. Өвчин биш шүү дээ. Аутизм бол эмгэг. Гэтэл бид нар аутизмтай ямар агуу хүмүүсийг мэдэх вүлээ. Моцарт байна тий. Аутизмтай Гитлер байна. Нэг эмийг ивэл тултал хийдэг. Маш олон зураачд, маш олон хүмүүс байна. Бидний мэддэг Форест Гамп кинон дээр гардаг хүн хүртэл аутизмын хамгийн том илэрхийлэл гэдэг. Тэгэхээр энэ байхгүй ингэдэг. Гэтэл үнэхээр яг хөдөлмөр эрхлэе гэсэн нь бол тэр хувь байхад хөдөлмөр эрхэлж чадахгүй хүмүүс нь байна шүү дээ. 100% гэртээ асаргаанд байхаас аргагүй. Тэгээд энэ засгийн энэ олон жил 30 хэдэн жил хийсэн хамгийн том алдаа гэвэл халамж автгаарлаа гэж ярьж байгаа. Бүх юмыг халамж руу оруулсан. Өөрсдөө. За 5.4 их 80 2026 оны гэр бүл хөдөлмөр хамгааллын яамны тий. Тэгэхэд тэрнээс ерөөсө 500 хэдэн сая нь яг үндэ хөгжлийн бэрхшээлтэй энэ иргэдэд болон тэднийг харж байгаа асраа халамжлагчид олгогдох халамж байхгүй. Яг халамж гэдэг чинь тэр. Үлдсэн мөнгө нь юу вэ? Үлдсэн мөнгө нь хүүхдээ мөнгө, үлдсэн мөнгө нь одонтой ээжээ мөнгө, үлдсэн мөнгө нь нөгөө гавьяаны шагналуудын мөнгө те ингээд цалинтай ээж гэдэг. Ингээд энэ бүхнийг ингэж нэг дор оруулаад тэгээд ингээд эргээд хөгжлийн бэрхшээлтэй хүн ярангууд нийт халамжийг нь аваад байгаа юм шиг нэг маш буруу ойлголттой байгаа шүү. Энэ дээр бас зөв ойлгоорой. Үнэхээр ажлын байраар хангаадаг үл хийж чадах хүмүүс нь бүгд ажил хийнэ. Нийгэмшгийг хүснэ, гэрээсээ гарахыг хүснэ. Яг л над шиг штэ. Бүгдээрээ ижлэх. Тэгэхээр энэ дээр жигсахгүй болохоор нөгөө хинэн ч дуурахгүй байгаа. Яг үнэхээр үнэн энэ сайд нар бол чихэн дүлийн нүдэн балаа байна штэ. Тэгэд маш олон хүнээс би асуусан. 302,000 төгрөгөөр амьдрч чадах уу? Гişүүд бүгд чадахгүй гэдгийг хэлж байгаа. Сайд бол тэрэнд хариулаагүй. Хариул 302,000 төгрөгөөр та амьдрч чадах уу гэсэн ядуурлын төвшин өөр байна гэж яг тэр үгэн дээр хариу өгч байгаа. Тэр яг юу гэсэн үг? Дараад нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийн 30%-ийг нэмчих юм бол инфляц үүсгэх гэдэг байна. Тэгэд энэ асуудал бол би 3 сая төгрөгийн тухай яриаггүй шүү дээ. Би сая 500,000 ч тухай яриаггүй. 300,000 төгрөгийн тэтгэмжтэй хүмүүс ядаж үндсэн хуулиа биелүүлээд амжиргааны доод түвшинд хүрэгчээч гэдэг тухай ярьж байгаа шүү дээ. Гуйж байгаа шүү дээ. Тэгэд энэ дээр бол бүрстэ айгүй гомдолтой